За сайн байцгаана хүмүүс. За өнөөдрийн бичлэгээр болохоор Office-ийн одтой одлогод номны 76 дугаар удасны 50 дугаар одлого одтой одлого байна. За энэ одлогыг бодцгаая. За энэ одлого болохоор графикийн бодлого байгаа. Зам хурдны график өгсөн. График дээр өгсөн шугамуд ийм сонирхолтой шугамуд өгсөн байна. За эхлээд графиктэй одлого одохтой хэдүүлээ графикаа сайхан уншиж ойлгох хэрэгтэй. График уншина гэдэг нь одоо графикийнхаа эхлээд хэмжээсүүдийг харах хэрэгтэй. Ямар хэмжлэгүүдийн хоорондын хамаарал байгааг харна. За дараа нь болохоор эндээс ямар мэдээлэл авч болох вэ? За эхний мэдээлэл болохоор B0 гэсэн тогтмол хурдтай явсан байна тий. Энэ хөдөлгөөн дээр L зам туулсан байна. За дахиад 2B0 гэсэн хурдтай явсан байна. 3L-с 4L гэсэн бас L зам туулсан байна. 3B0 хурдаар бас L-с 3L-гээр 2L зам туулсан байна. Тэгэхээр одоо бодлогын асуулт болохоор энэ графикийг ашиглаад бүх замын турш дэх дундаж хурдыг олоо гэсэн бодлого. За бүх замын турш дэх дундаж хурд гэдэг бол бүх замыг нь явсан бүх хугацаанд нь хуваах хэрэгтэй тий. Тэгэхээр одоо бид нарт энэ бүх зам хэрэгтэй, бүх явсан хугацаа хэрэгтэй байна. За бүх замаа энэ графикаас олж болохоор харагдаж байна. Энд L зам, энд 2L зам, энд L зам гэх нийтдээ L 2L дахиад L гэхэд 4L зам явцгаа. За бүх хугацаа олохын тулд яг харгалзсан хугацаануудыг олъё. Эхний L замыг B0 хурдаар явсан гэхээр T1 тэнцээ L-ийг хуваахна B0. За дараагийн хэсгийн хугацааг олъё. 2B0 хурдаар бас L зам явсан. L-ийг хуваахна 2B0. За 3 дугаар хэсгийн хурдыг олъё. 3B0 гэсэн хурдаар 2L зам явсан. 2L-ийг хуваахна 3B0. Бүх хугацаагаа олчиход. Энэ 3 бодлогыг нэмэх гэсэн үг тийм. L-ийг хуваахна B0, L-ийг хуваахна 2B0, 2L-ийг хуваахна 3B0. Математик хичээлээр үстэй яг өсгөхтэй арсенал илэрхийлэлтэй л ажиллаж байгаа юм шиг ижил хуваарийг л явуулчихна. 3-аар өгнө, 2-оор өгнө, 6 хүч тийм. 6B0 9 13L. Энэ бол манай бүх хугацаа гарчиж байгаа. Бүх хугацаа гаргаж. Одоо дундаж хурдаа олъё. Бүх зам маань 4L байгаа. 4 үрчгийн L гэсэн үг. Хуваахна 13L-ийг хуваахна 6B0. Бутгаа хуваах дүр маань энэ үржих болчихно тий. 4L-ийг үржихнэ 6B0 хуваахна 13L. L давхрагдан тэнцүү. Дундаж хурд тэнцүү. Малч нөхлөр харагдаад 46 24B0-ийг хуваахна 13. Манай бүх замын турш дэх дундаж хурд маань ингэж олдож байна. 24B0-ийг хуваахна 13 гэж олдож байна. Ингэж бид графиктай бодлогоос графикт хэрэгтэй бодлогод хэрэгтэй мэдээллүүдээ авч болно.